Хятад болон Иран улсын төлөөлөгчид Бээжин хотод уулзлаа. Испаноос ханта вирусын дэгдэл гарсан аялын хөлөг онгоцыг хүлээн авах оруулжээ. Казахстан улс 2027 гэхэд Орос улбаны улсаас цахилгаан импортлохоо зогсооно. Хятад улсын Хунань мужийн Лиан хотод байрлах салютын үйлдвэрт дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ. Оройн дөрөв зэгчтэй алуусад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр Тэнгэрлээсийн гадаад мэдээ та бүхэнд хүрч байна. Анхаарлаа хандуулна. Хөлбөрийнхэнд та бүхэнд Ираны дайнтай холбоотой цаг үеийн мэдээлэлээс хүрэх гэж байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ормосын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг гаргах тухай Project Freedom буюу эрхчлөөний төлөвлөгөө их нэртэй энэхүү цэргийн ажиллагааг түр зогсоож байгаа гэдгээ зарлалаа. За ингэснээр нөхцөл байдал харьцангуй намжсан байна. Үүний зэрэгцээ Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Бээжин хотноо айлчилж Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Итэй энэхүү асуудлаар хэлэлцсэн талаар шинэхэн агентлагаас мэдээлж байна. Дайн ихснээс хойш Аракчигийн Хятад руу хийж байгаа анхны ажил энэ болж байгаа юм. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Бээжинд хүрэлцээрж Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа болон орогт орондод тулгамдж байгаа асуудлуудын талаар хэлэлцжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжинд ажиллахаас 7 хоногийн өмнө ийхүү Ираны өндөр албан тушаалтан Бээжинд айлчилж байгаа нь Иран болон Хятад улсын харилцаа холбоо сайн болохыг харуулах тодтох зорилготой гэдгийг олон улсын шинжээчид дүгнэж байна. Аббас Аракчигийн хувьд өнгөрсөн 2 дугаар сард эхэлсэн Америк нэгдсэн улс Израилийн Иран дахь цэргийн ажиллагаанаас хойш анх удаа Хятадд айлчилж байгаа нь энэ юм. Үүний өмнө тэрээр Ван Итэй 3 удаа утсаар ярьж байсан. Америк нэгдсэн улсын эрх баригчдын хувьд Хятад улс Иран улсад Ормозын хоолойн хяналтаа сулруулахад нь шахалт үзүүлэх ёстой гэж үзэж байгаа. Учир нь Ормозын хоолой болон орогт орондын бүс нутгаас Хятад улс газрын тосныхоо тал орчим хувийг авдаг тул Ираны дайныг эзлэхэд үүрэг оролцоотой байх ёстой гэж Вашингтон уриалж байгаа. Бээжингээс мэдээлж байгаагаар Аббас Аракчи болон Ван И нарын уулзалтын үеэр хэлэлцэгдсэн хоёр гол асуудал нь гал зогсоох хэлэлцээрийг хадгалах, Ормозын хоолойг дахин нээх явдал байжээ. Хятадын байр суурь нь Ираны хувьд тун чухал байгаа. Учир нь Хятад улс нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг тул нэгдсэн үндэсний байгууллагын түвшинд Ираны эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ авах тухай яриаг хэлэлцээ явагдвал Техранд Бээжингийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болох юм а. Дараагийн мэдээ. Атлантын талаад явж байсан хөлөг дээр ханта вирусын дэгдэлт гараад 3-4 хонож байна. Тэгвэл өнөөдөр энэхүү хөлөг онгоц Испани улсын зөвшөөрөлтөөр Канарын арлууд руу хөдөлж байна. Учир нь Баруун Африкийн Капо Верде улсын эрэг орчимд зогсох гэж байсан энэхүү хөлгийг онгоцны 147 зорчигч багийн гишүүдийн хамт Капо Верде улс хүлээн авах боломжгүй байсан учраас энэхүү Канарын арлуудыг зорж байгаа юм. Тэгвэл Испани эрүүл мэндийн яам Канарын арлуудыг шаардлагатай эмнэлгийн хүчин чадалтай хамгийн ойрын бүсээ гэж үзэж тийхүү тусламж үзүүлэх нь ёс зүйн болон хууль эрх зүйн үүрэг учраас хөлгийг хүлээн авахыг зөвшөөрсөн гэсэн ийм тайлбар өгсөн байна. Түүнчлэн Нидерланд улсын засгийн газрын хүсэлтээр биеийн байдал нь хүнд байгаа хөлгийн эмчийг эмнэлгийн тусгай нислэгээр хүлээн авахар болсон байна. Хөлөг дээр 4-р сарын ихээр гарсан энэхүү халдварын улмаас Нидерландын гэр бүлийн хосууд мөн Герман улсын нэг иргэн нийтдээ 3 хүн насгараад байгаа. Харин хөлгөөс нүүлгэн шилжүүлсэн Их Британи улсын нэг иргэн Йоханнесбург хотын эмнэлэгт эрчим тэмчилгээнд эмчлүүлж байгаа. Мөн багийн 2 гишүүн одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдэн яаралтай эмчилгээ шаардлагатай байна гэсэн байна. Мөн өөр сэжигтэй нэг тохиолдол байгаа ихтэй хөнгөн халуурсан байдалтай байгаа юм. Хөлөг онгоц эхлээд яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүсийг буулгасны дараагаар Канарын арлууд руу 3 хоногийн турш явж Гран Канария эсвэл Тенери арлууд дээр зогсох төлөвтэй байна. Тэнд очсны дараагаар зорчигч мөн багийнхныг үндэслэгт хамруулж эмчилсний дараа тус улсын эх орнууд руу буцаах ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын халдвар төвчнөөс сэргийлэх төвтэй хамтран зохион байгуулах юм байна. Хөлөг дээр нийтдээ 23 улсын 88 зорчигч 59 багийн гишүүн байсан. Энэхүү аялал нь анхандаа Аргентинаас эхэлж Антарктидын хойш өмнөд Жоржиа, Тристан да Кунья зэрэг дэлхийн хамгийн азлагдсан бүсүүдээр аялсан юм байна.
Халдвар авсан зарим зорчигчид хөлөгт суухаас өмнө Аргентинд халдвар авсан байж магадлалтай гэж таамаглаж байна. Зарим нь аялын үеэр шувуу ажиглах, аялын үеэр оролцохдоо мэрэгч амьтдаас халдвар авсан байж болзошгүй гэж албаныхан таамаглаж байна. Энэхүү аялал нь Антарктидын байгалийн экспедиц гэх нэртэй тасалбарын үнэ нь 14,000-аас 22,000 еврогийн хооронд байсан том үнэтэй юм аялал байсан. Анхны нас барсан зорчигч 4-р сарын 11-нд нас орж, зохицыг нь 4-р сарын 24-нд буюу 13 хоногийн дараа гигant Хеленагийн арал дээр буулгасан байна. Түүний эхнэр тухайн үед өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байсан. Дараа нь Йоханнес Бүрэг рүү нисэх замдаа энэ муудаж шархаа өвчнөө дийлэлгүй эмнэлэгт хүргэснийхээ дараагаар нас орсон байна. Одоогоор халдварын дархалтыг тогтоох зорилгоор хавьтлын судалгаануудыг бол үргэлжлүүлж байгаа. Өмнөд Африкийн эрх баригчид эмчилгээ хийлгэж байна гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр халдварын зарим тохиолдолд хөлөг дээр ойрын хавьтлын хүрээнд хүнээс хүнд дамжсан байх магадлалтай гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч нийт хүн амд дарах эрсдэл бага гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Учир нь ханта вирус нь ихэвчлэн харах, хулган зэрэг мэрэгч амьтдын шээс ялгадас шүүсээр дамждаг. Гэхдээ зарим тохиолдолд ойрын хавьтал донд халдвар тархаж байсан удаа бол бий. Вирусын нууц үе 1-7 хоногт байдаг. Ховор тохиолдогч гэлээ энэхүү халдвар нь уушигны ноцтой өвчнийг үүсгэх боломжтой. Өвчний эхний шинж тэмдэг нь ядаргаа, халууралт, булчин өвдөх байдлаар илэрдэг. Цаашлаад өвчин хүндрэх юм бол ханиалгах, амьсгалд хүндрэлтэй байх зэрэг, мөн цээж давчдах зэргээр илэрдэг. Энэхүү шинж тэмдэг илрээд ихсэн тохиолдолд энэхүү вирусыг авсан 3 хүн дотмын 2 нь нас барах юм өндөр эрсдэлтэй өвчин юм. Ховор боловч хүнээс хүнд халдах боломжтой. Одоогоор ханта вирусын халдварын тусгай эмчилгээ бүрэн эдгэх арга байхгүй. Гол нь эрт оншилж эмчилгээгээ эхлүүлэх нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Казахстан улс 2027 гэхэд Орос улбаны улсаас цахилгаан импорт толгой зогсоохоор зорж байна. Энэ нь өөрөө дотоодын эрчим хүчний шинэх үүсвэрүүдийг ашиглалтанд оруулах, мөн Оросын эрчим хүчний дэд бүтцээс хамааралтай байдлаа бууруулах томоохон бодлогын нэг хэсэг байна. Казахстан улсын эрчим хүчний дэд сайдын мэдээлж байгаагаар хэрвээ төлөвлөсөн бүх цахилгаан станцуудыг энэ оны эсвэл эх оны ихээр ашиглалтанд оруулж чадах юм бол 2027 гэхэд Оросоос огт цахилгаан авах шаардлагагүй болох юм байна. Казахстан улс 2024 онд 2.1 тэрбум киловатт цагийн цахилгааны хомсдолтой байсан бол энэ жил 1-1.2 тэрбум киловатт цаг болж буурах төлөвтэй байна. Энэ зөрүүг одоогоор Оросын улбаны улсаас импортлж нөхөж байгаамаа. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ба нийт 81 эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа юм. Эдгээрийн нийлбэр хүчин чадал нь 15.3 гигаватт, хөрөнгө оруулалт нь 13 их найт тэнгээг давж байна. Мөн дийлэнх нь 2027 оны эхний улирал багтаан дуусах төлөвтэй байгаамаа. Казахстан улс нь Оросын улбаны улсын цахилгааны хамгийн том худалдаа авагчдын нэг хэвээр байгаа. 2025 онд Оросын нийт цахилгаан экспортын 60 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Оросын улбаны улсын төрийн мэдлийн Интеррау компани мэдээлснээр 2026 оны эхний улиралд цахилгаан экспорт 5.3% өсч 212 тэрбум киловатт цаг болсон ч нийлүүлэлтийн ихэнх нь Казахстан гүрж рүү чиглэсэн байна. Нөгөө талд Казахстан томоохон эрчим хүчний төслүүдээс Оросын оролцоог айжмаар шахаж эхэлжээ. Семей, Кошкетау, Оскеме хотуудад баригдах дулааны цахилгаан станцын төслүүдээс Оросыг хассан байна. Кошкетаугийн станцыг Казахстан өөрсдөө барьж байгаа бол үндсэн 2 төслийг Казахстан, Сингапурын хамтарсан консорциум төрийн өмчид Самрук Энергото хамтран хэрэгжүүлж байна. Анх эдгээр төслүүдэд 15 жилийн хөнгөлөлтөө санхүүжилт олгохоор төлөвлөж гүйцэтгэгчээр Интеррау ажиллах ёстой байсан ч санхүүжилтийн асуудлаас олж зогссон байна. Мөн Экибастузын дулааны цахилгаан станц 2-ын 3 дахь блокийн төлөвлөгөөнд өөрчлөлт орж Оросын тоног төхөөрөмжийн оронд Хятадын Харбин Electric International компани турбин генераторыг ашиглахаар болжээ. Үүний дүнд төслийн өртөг 650 тэрбум тэнгээгээс 400 тэрбум тэнгэ хүртэл буурсан байна. Энэ бүх өөрчлөлт нь Казахстан эрчим хүчний салбарт илүү бие даасан, олон түншлэлд суурилсан бодлого руу шилжиж байгааг харуулж байна. Хятадын Хонан мужийн Луян хотод байрладаг нэгэн салютын үйлдвэрт хүчтэй дэлбэрэл болсноор 26 хүн нэг дор амиа алж 61 хүн гэмтсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Үйлдвэрийн талбайд даваа гарагийн үдээс хойш шинэхүү дэлбэрэл болсон юм байна. Ослын дараа албаныхан үйлдвэрийн 3 км-ийн радиуст байрлах бүх хүнийг яаралтай нүүлэн шилжүүлсэн байна. Аврах ажиллагаа дууссан, нуранган дор дарагдсан 7 хүнийг одоогийн байдлаар амьд гаргаж чадсан байна. Ослын дараа Хятадын эрх баригчид 1500 гаруй аврагчийг инхүү дайчилсан. Нохой, дрон, робот ашиглаж энэхүү хайгуулыг хийсэн гэж байна.
Ман галын эрсдэлтэй бүсэд ус цацаж чийгшүүлж, хоёр дахь дэлбэрэлтээ сэргийлэх арга хэмжээг авсан байна. Мөрдөн шалгалтаар дэлбэрэлтийн шалтгаан одоогийн байдлаар хараахан тодорхой болоог байна. Гэхдээ цагдаа нар хяналт шалгалтаа үргэлжлүүлж байна. Үйлдвэрийн талбай дотор байсан 2 дарь хадгалах агуулга нь аврах ажиллагааны үеэр өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог байсан. Дэлбэрэлтийн хүч маш хүчтэй байсан тул ойролцоох орон сууцны барилгын цонхнууд хүртэл хагарсан байна. Доошин суугчид дөргөлт мэдэрсэн. Гэмтсэн хүмүүсийн нас орсон болон гэмтсэн хүмүүсийн нас 20-с 60 нас хүртэл хэлбэлзэж байна. Зарим нь дэлбэрэлтийн улмаас цацарсан металл, мөн хог хаягдал зохиулж ясны хүнд гэмтлүүд авсан тохиолдлууд гарсан байна. Хятад улсын дарга Ши Жинпинг энэхүү ослын дараагаар сургаггүй болсон хүмүүсийг яаралтай эрен хайх, шархадсан хүмүүсийг дэмжлэгээ үзүүлэх ажилд бүх хүчээ дайжлахыг албаныханд үүрэг болгосон гэлээ. Мөн ослын шалтгааныг тогтоож хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон байна. Орон нутгийн эрх баригчид ойролцоох ус болон агаарын чанарыг хянаж байгаа. Одоогоор байгаль орчны үзүүлэлтүүд хэвийн байна. Хятадд иймэрхүү салиутын үйлдвэр, мөн дэлгүүрт иймэрхүү дэлбэрэлтүүд өмнө олон удаа бүртгэгдэж байсан. Болох тоолондоо олон хүний амнаас хохирсон байдаг. Тухайлбал энэ оны 2 дугаар сард Хубэй мужид мөн адил салиутын дэлгүүрт болсон дэлбэрэлт 12 хүний аминд хүрсэн байдаг. Хятад улсын чип үйлдвэрлэгчид хиймэл гоён ухааны салбар хурдтай өсөж байгаатай холбогдуулан судалгаа хөгжүүлэлтэндээ орлогоосоо ч илүү өндөр хувь зардал зарцуулж байна. Энэ нөрөө шинэ санхүүгийн тайлангуудаас нь бол тод харагдаж байгаа. Гэхдээ нийт орлогынхоо 40-оос 50% хүртэл зарцуулсан тохиолдлууд байна. Бүгд найрамдах Хятад улсын нийслэл Бээжин төвдөө Мөр Трэц 2026 оны эхний улиралд нийт орлогынхоо 50%-ийг судалгаа шинжилгээнд зарцуулсан бол Шанхайд байрладаг Meta X мөн хугацаанд 45%-ийг нь судалгаа хөгжүүлэлтөнд чиглүүлжээ. Энэ нь Хятадын чипний салбар дахь стартапууд технологийн хоцроглыг нөхөж гадаад зах зээлд хүчтэй өрсөлдөхийн тулд орлогоо бараг бүхэлд нь инновацид төвлөрүүлж байгааг харуулж байна. Харин Америк нэгдсэн улсын томоохон тоглогчид болох AMD болон Intel компаниуд сүүлийн жилүүдэд орлогынхоо ойролцоогоор 20-30%-ийг судалгаа шинжилгээнд зарцуулж байна. Дэлхийн хамгийн том хэмжээний чип үйлдвэрлэгч Nvidia компани хувьд судалгаа хөгжүүлэлтийн хувь хэмжээ 2022 оны 27.2%-аас 2025 онд 8.6% хүртэл огцон буурсан байна. Энэ нь зардал буурснаас бус харин хэмжээний чипийн эрэлт огцон өсч 215.9 тэрбум долларт хүрснээс үүдэлтэй юм. Гэхдээ бодит зарцуулалтын хэмжээгээр Америк нэгдсэн улс илүү хэвээр нь 2025 онд Nvidia 18.5 тэрбум доллар, AMD 8 тэрбум доллар, Intel 13.8 тэрбум долларыг судалгаа хөгжүүлэлтэнд зарцуулсан бол Хятадын Meta X ойролцоогоор 146 сая доллар, Mur Trades 2025 онд 180 сая долларыг зарцуулжээ. Харин зардлын өсөлтийн хувьд бүгд найрамдах Хятад улсын компаниудын судалгаа хөгжүүлэлтийн зардал Америк нэгдсэн улсынхаас хавь илүү хурдтай байна. Mur Trades-ийн судалгаа хөгжүүлэлтийн зардал 2026 оны эхний улиралд өмнөх жилээсээ 50% өссөн бол Meta X-ийн 13.6%-аар нэмэгдсэн байна. Энэхүү чиг хандлага нь Хятадын чипний салбар үйлдвэрлэлийн сүлжээг дотооддоо бүрэн төвлөрүүлэх бодлоготой шууд холбоотой. Хэмэл оюуны тооцооллын эрэлт огцом нэмэгдэхийн хэрээр Хятадын судалгаа хөгжүүлэлтийн хувь хэмжээ цаашид Америк нэгдсэн улстай ойртох төлөвтэй байна. Дашрам дуртахад Meta X нь 2020 онд AMD-гийн хуучин ажилтнуудын үүсгэн байгуулсан компани бөгөөд 2025 оны 12 дугаар сард Шанхайн Star Market дээр IPO хийжээ. Харин Mur Trades мөн онд байгуулагдсан бөгөөд Nvidia-гийн Хятад дахь өмнөх менежер Zhang Jianzhou үүсгэн байгуулсан юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Орос улбаны улсын агаарын давталгааны улмаас Украин улсад нэг өдрийн дотор 20 гаруй хүн амьрагдсан талаар албаныхан мэдээллээ. Гэхдээ Запорожьед 12 хүн, Краматорскт 5 хүн, Днепро хотод 4 хүн нас орсон байна. Нөгөө талд Украины дроны цохилтын улмаас Оросод 2 хүн амьрагдаж 30 гаруй хүн шархагдсан байна. Нийтг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн нам баруун Бенгал мужид анх удаа ялал байгууллаа. Мөн Ассам мужид 3 дахь удаага засгийн эрхээ хадгалж, эвслэн дахин засаг барих болсон байна. Харин Тамил Надо мужид жүжигчин Жозеф Вижаийн нам шинэ нам ялал байгуулж, уламжлалт 2 том намын ноёрхлыг эвдэн дараагийн ерөнхий сайд болох магадaltaй болжээ. Энэ Нийтг улсын бүс нутгийн улс төрд шинэ хүчин гарч ирж байгааг харуулсан ир боллоо. Reuters агентлаг Америк нэгдсэн улсын улс төр болон технологийн салбарын мөрдөн сурвалжлах нийтлэлүүдээр Пулитцерийн 2 шагнал хүртсэн байна.
Эхнийх нь ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн өрсөлдөгчдөө шахах бодлогыг харуулсан нийтлэл, нөгөө нь Meta компани хэрэглэгчид тэр дундаа хүүхдүүдэд химэл оюуны чатбот болон залингийн сурталчилгаа зэргийг ямар ч хяналтгүй харуулж байсан тухай нийтлэлүүд. Түүнчлэн Washington Post, New York Times тус Дональд Трамп болон Elon Muskтай холбоотой асуудлуудыг онцолсон бүтээлүүдээр шагнал хүртжээ. Хонконгийн их сургуулийн судлаачид тархины тус харуултын үед шууд дархинд хурж үйлчлэх хамрын цацлага бүтээсэн байна. Хамрын цацалгаар дамжуулан дархинд шууд хүргэх Nano Powder нэртэй эм нь дархины гэмтлийг 80% бууруулах боломжтой гэж үзэж байна. Клиникийн туршилтыг 2030 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү бүтээл нь эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гэж үнэлэгдэж байна. Тэгвэл гадаад мэдээ хүлээн авсанд баярлалаа. Сайхан амраарай.